Би танд хүнсний нэмэлтүүдийн талаарх ихэнх хүмүүсийн мэддэггүй зүйлийг хэлж өгье. Эдгээр бүтээгдэхүүний ард яг хэн байдаг бол? Миний урд хүмүүсийн их худалдаж авдаг нэмэлтүүд байна. Жишээ нь Thorne. Та Thorne-ыг хэн эзэмшдэг болохыг мэдэх үү? Хөрөнгө оруулагчид. За Liquid Ivy. Үүнийг хэн эзэмшдгийг мэдэх үү? Би бас мэдэхгүй. Skinny Fit байна. Хэн эзэмшдэг болохыг бүрхэн ч мэдэхгүй. Вебсайтн дээр хүртэл ил болгоогүй байсан. За дараагийнх нь AG1 гэсэн байна. Энэ бүтээгдэхүүний ард хэн байдгийг хэн ч мэдэхгүй. Эднийх олонний танил хүмүүст мөнгө өгч рекламдчилж чаддаг. Blonix гэсэн байна. Blonix гэж ер нь хүмүүс мэддэг юм болов? Дараа нь BioOptimizer. Та ер нь яагаад энэ компаниуд хүнсний нэмэлт бүтээгдэхүүн гаргадаг гэж бодож байна? Нэг шалтгаан байдаг. Энэ нь худалдан авагчдыг эрүүлжихэд нь туслах биш. Харин тэдний халаасыг сэгсрэх явдал. Тэд танд худалдсан бүтээгдэхүүнээ өөрсдөө ч ашигладаггүй бөгөөд орц найрлаганд нь юу орж байдгийг ч сайн мэддэггүй. Учир нь тэдний гол зорилго бол мөнгө олоход байдаг. Бүтээгдэхүүний орц найрлагадаа юу оруулж байгаа? Хэр чанартай болсон? Америкийн эзэн улсын хөдөө аж ахуйн газраар баталгаажсан органик мөн эсэх. Өөрсдөө хэрэглэх зэрэг нь тэдэнд огтхон ч хамаагүй байдаг. Тэдэнд мөнгө олох нь чухал. Харин манай ливгүүдийн хувьд гэвэл бид хамгийн өндөр чанартай Америкийн эзэн улсын хөдөө аж ахуйн газраар баталгаажсан органик премиум бүтээгдэхүүнийг борлуулдаг. Үүнийгээ мөн хэрэглэгчдтэй хаанч байхгүй хамгийн боломжийн үнээр санал болгож байна. Бид бүх бүтээгдэхүүнийхээ орц найрлага дээр 100% ил тод байдаг. Хамгийн гол зүйл бол бид хүмүүст бүтээгдэхүүнээ зараад л боллоо гэж огт боддоггүй. Бид өөрсдийнхөө бүтээгдэхүүнийг хэрэглэдгээс гадна мөн бусад хүмүүсийг хямд үнээр эрүүл зөв амьдрахад нь тусалдаг. Хэрэв та хамгийн боломжийн үнээр хамгийн сайн чанартай хэн ард нь байдаг гэд мэдээлэл нь ил тод өндөр чанар бүхий орц найрлагатай бүтээгдэхүүнийг хүсэж байвал та livgood.com гэж бичээд хайгаарай.